За хай guys, дараагийн дугаараар уулзъя. Ерөнхийдөө дугаараар улсын хурлын сонгуультай холбогдох нэмэлт өөрчлөлийн талаар мэдж авцгаая. За ингээ манай төслөө ирсэн байна. Төслийг байцаахаас олгочлаа. Одоо мен ч хэдэн асуултсан зав. Тэгж ингээд яг ямар тэр ингээд нөхцөл ингээд ямар санагдав тэрийг хэлэх зав. Одоо ингээд хоёлаа ингээд сагс тавуулахаар чи ингээд дийлэхтэй ингээд доор намайг барддаг шүү дээ тий. Тэг ингээд шахаж шийдээд тийм. Тэгмүүд одоо ингээд хоёлаа сагс тавуулах жахад би ингээд дүрмээ тэгээ зөхөжөл яг уу. Сагсыг ингээд зөвхөн ингээд шахаад тавуулна гэдэг. Хүмүүс чиний даваад гарахгүй шүү дээ. Чи ингээд хурд намайг хурдаар хэлэх гэж болдог. Даваад чинь гарахгүй. Бидний даваад чинь ингээд хөргцээг өөртөө амар даваад гаргаад. Тэгээ сагс тавуулахаар өөрт нь ер нь ялгаа байгаа юм тий. Ер нь яг тэгээд тоглож байгаа яг ямар санагдав? Энэ яг шудраг. Яг шудраг. Тэг саяных чиний ярьж байгаатай адилхан юм гээд болоод байна. Хаасаг болж байгаа. Гэтэ яг үгийн болж болохооргүй газар нь болоод байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр хурлын сонголт төр тийм болоод байгаа. Тэрхүүрч намхан сонгуулиудаас өмнө яг өөрсөндөө даваа байдал. Өөрсөндөө ямар даваа байдал байна? Тэрийг ингээд тодруулж яг өөрсөндөө даваа байдал үүсгэх зорилгоор сонгуул өөрчлөлт оруулаад байгаа байхгүй. Өмнө сонгуул өөрчлөлт оруулсан байлээ. Тийм. Яг би зүгээр чамаас энийг асахгүй ч саний жишээг орсон шүү. Тэрнээс бол манай амар сагс тоглодог. Энийг уусаа яахна. За одоо яа огийг суулгасан байна. Манай зөвхөн байр хажуус уусан байна. Яг одоо огоогоос бас адилхан юм байна. Тэр хаяа нэг дотоод тоглодог. Тэгээд хоёлаа ингээд хоорондоо дотоод тоглох гэсэн чинь заяа. За би ингээд дөрмөө зөхөгөөд би ингээд карри аавн заяа. Би ингээд зодор тоглох чаа. Тэгэхээр аа. Тэгээд чи зөвхөн юм софт спорт аавн заяа. За тэгээд тоглоод хоёлаа 20 минут фармж жагаад гарч ирээд тэгээд тоглоод байвал яг уу. Яг уу шинийг хоёулагийн шинээр бол яг уу энэ чинь карьер спорт шамаг яг болж болно л доо. Гэтэл чи айгүй шудраг биш шүү дээ. Ингээд яг шинийг яг над чиг хоёр хүн байх юм бол спортоор ингээд 20 минут фармтаад карьер угаасаа барахгүй шүү дээ. Тэгэхээр айгүй тэнцвэргүй санагдаж байна. Тэгэхээр тоглоомын дүрм өөрөө зохиодог ер нь айгүй утгагүй тий. Тийм ээ тоглоомын дүрмийг шинэ юм 3 дахь шитгэж зохиолох гэдэг шиг санагдаж байна. Чи тэгээ сая ярьсан тэр улсын хурлын сонгуулийн хууль өөрчлөлт оруулах тэр юу гэж бодож байна? Тэр нэмэр болох бол тэр 6 сарыг 12 сар болгосон гэдэг. За тэр зохицолт бол ер нь нэлийн нэмэр болно гэж бодож байна. Яг тэгэхээр ингээд яг улсын хурлын сонгуулийн өмнө одоо ингээд яг одоо тэр сонгуулийн дүрмийг зохиох хэрэгтэй байгаа тал нь өөрөө тэр сонгуультай өөрөө оролцох гэдэг. Тэгмээд ингээд 6 сарын өмнө ингээд өөртөө хэрэг болгочих юм бол гэж ингээд аюу тийм өөртөө ашигтай даваа тал олж авах аюу их боломж нэгтгэчихсэн байна гэж харж байна. Тийм болохоор одоо энэ боломжийг нь хязгаарсан зохицуулалт бол 6 сар ч юм амар их хугацаа шүү дээ. Юу л болж болно. Тийм. Тэр энэ зохицуулалт энэ боломжийг хязгаарсан зохицуулалт бол аюу маш их ашигтай гэж бодож байна. Урд өмнө болж үргэлжлүүлсэн улсын хурлын ээлжид сонгуулиуд дээр ямар зөвлөгөө ашиглагддаг байсан бэ гэхээр улсын хурлын сонгуул болохоос 6 сарын өмнө их хөргөч намаас сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулдаг байсан. Ямар байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах вэ гэхээр тухайн жилд тухайн намаас нэр дэвших гишүүдийн улс төрийн рейтинг, хүн санхүүгийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан сонгуулаа томсгосон тойргоор зохион байгуулах уу, эсвэл багасгасан тойргоор зохион байгуулах уу, сонгуулийн системийг яг яаж зохион байгуулах уу гэдэг дээр яг өөрсдөндөө ашигтай байдлаар улсын хурлын сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулдаг байсан. За тэгээд тэндээ ч гэсэн яг дийлэнх тохиолдолд тэрхүүрч нам дараагийнхаа сонгуулийн ялдаг ийм зүй тохиолдлууд бол байсан. Тэгээд энийг багч гисэн хязгаарлах зорилгоор 2019 оны үндэслэлийн нэмэлт өөрчлөлтөөр улсын хурлын ээлжид сонгуул болохоос 1 жилийн дотор сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахыг хоригдсан юм залт орж ирсэн. Тэгээд жишээ татаад ярих юм бол за хэдүүлээ дараа жил 2023 онд улсын хурлын ээлжид сонгуул болох байлаа гэж хэлсэн. Өмнөх зохицуулалт хэрвээ үйлчилж исэн бол тэрхүүрч намын зүгээс 12 сарда багтаагаад сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг. Одоогийн зохицуулалт үйлчилж эхэлснээр хэрвээ 2023 онд улсын хурлын ээлжид сонгуул болох байсан бол аль хэдийн сонгуулиухаас 1 жилийн дотор орсон буюу сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой болсон. Ийм болсон байна. За баяр та.